Сайн байцгаана уу? Өөрчлөлтийн үтж байгаа ээлжид хичээл тавтай байрлаараа. Өнөөдөр миний ярих сэдэв бол архичны насан турш өгöd гэсэн сэдэв байна. Магадгүй танд энэ нэр их сонин, ойлгомжгүй сонсогдчих болох юм. За судлаач Хантер хэлэхдээ надад архичны хүмүүсийг харуулаач. Тэгвэл би танд өвчтөө хүмүүсийг харуулъя гэж нэгэнтээ хэлж байжээ. Тэрээр яг архины хамааралтай гэр бүлтэй ажиллаж, за тэгээд тэдэнд зөвлөгөө өгч, за онцгойлон яг хүүхдүүдтэй нь ажилласан байна. Түүний хийсэн судалгаагаар бол архичны октод 10 октодын 9 нь архины хамааралтай хүнтэй гэрэлсэн байна гэсэн судалгаа гарчээ. Маш эмгэнэлтэй тоо баримт байгааз. Тэгэхээр яг архичны октод за хүүхдүүд архи уусан дээр аавынхаа ээжийнхээ гаргаж байгаа тэр эрүүл биш зан авирт дасан зохицохын тулд өөртөө бас эрүүл биш зан авирыг өөртөө бий болгодог байх нь. Тухайн үед хүүхэд ахт нь энэ зан авир нь түүнд яг тустай тусалж нэмэртэй байгаа боловч насан туршид өөрөө амьдрал зохиох үед гэр бүл зохиож ажил амьдрал дээр гарах үед энэ эрүүл биш зан авир харин түүнд төвөг хохирол амжилтгүй байдлыг авчирдаг байх нь. Магадгүй энэ хүмүүс нь гаднаа харахад их карьертай амжилттай харагдавч харин яг дотоод зүрх сэтгэлдээ тэрээр ганцаардсан өөрийгөө нээж чаддаггүй, өөрийнхөө жинхэнэ дүр төрхөөрөө байж чаддаггүй, өөрийгөө голдог нэгэн бас байх магадлалаас өндөр байдаг байх нэ. За би танд тэгэхээр хэд хэдэн яг архичны насан турш хүүхдийн шиш тэмдгүүдийг хэлье. Тэгээ та намайг хэлэх үед яг өөрт чинь энэ шиш тэмдгүүд байна уу гэдгийг та анзаараарай. Гэхдээ хэрэв та яг таны аав юм ээж архины хамааралтай байсан бол та яг энэ шиш тэмдгүүдийг сонсоход бэлэн байгаарай. За эхний шиш тэмдэг нь энэ хүмүүс нь өөрсдөө маш их голдог нэгэн байдаг. Энд тэнд очисон, хаач очисон, өөрөөсөө ямар нэгэн байдлаар илүү гэж бодсон хин нэг үнийг олж хардаг байгаа. Тэгээд өөрийгөө тэр хүнтэй харьцуулдаг, жишдэг, тэр хүнтэй дотроо битүүхэндээ өрсөлддөг нэгэн байдаг. За дараагийн хоёр дахь шиш тэмдэг нь өөрийгөө бусдаас тусгаарладаг нэгэн байдаг. Хүмүүстэй яг яаж дотн харилцаа үүсгэх вэ? Яаж хүмүүстэй дотн найз нөхөрлөл бий болгох вэ гэдэг тэр бэрхшээлтэй учирдаг. Тэр дотроо хүсвч харин чаддаггүй. Архичны насан турш хүүхдүүдэд хүмүүстэй найзлахад бэрхшээл бий болдог. За мөн онцгойлон эрх мэдэлтэй удирдлагын хүмүүсээс дөвлөдөг тэр хүмүүстэй харилцахад бэрхшээлтэй байдаг байна. За 3 дахь шиш тэмдэг нь болохоор яг бусдын төлөө дуу хоолойгоо өргөдөг хэрнээ өөрийнхөө төлөө дуу хоолойгоо өргөж чаддаггүй. Бусдын төлөө тэмцдэг хэн нэгэн тэнд шудраг биш байгаа. Хэн нэгэн тэнд тусламж хэрэгтэй байгаа бол түүний төлөө тусламж асуудаг. Түүний төлөө шудраг байдлыг тогтоохын төлөө тэмцдэг. Харин өөрийнхөө төлөө өөрт нь ямар хэрэгцээ байна, өөрт нь ямар тусламж байна тэрийг бусдаас асууж чаддаггүй. Хэрэв өөрийнхөө төлөө ямар нэгэн сонголтыг хийх юм бол өөрийнхөө төлөө шийдвэр гаргах юм бол буруу талыг мэдэрдэг. Тухайлах юм бол өөртөө хувцас авах үедээ юм уу? Өөрөө эсвэл үнтэй сайхан хоолнд орох юм уу? Эсвэл яг өөрөө нэг сургалтанд суух болохоор юм уу? Яг өөрөө дотроо буруутай мэдрэмж төрдөг. Амиа хичээж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Дэмий мөнгө үрээд байгаа юм шиг мэдрэмж төрдөг байна. За дөрөв дэх шиш тэмдэг нь бусдыг контролддог, буюу хяндаг, захирах дуртай нэгэн байдаг. Янз бүрийн байдлаар хянаж болно. Уйлж хянаж болно, уурлаж хянаж болно, дуугаа хурааж хянаж болно. Өөрийнхөө хэлсэн үгээр, өөрийнхөө хүснээр эргэн тойрныхоо хүмүүсийг байлгахыг хүсдэг нэгэн байна. За дараагийн нэг шиш тэмдэг нь маш их хариуцлагатай, эсвэл бүр огт хариуцлагагүй нэгэн байдаг. Эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралд маш их оролцдог. Тэр хүмүүсийн өмнөөс ачаа уурдаг. Ажил дээрээ ч гэсэн бусдын өмнөөс маш их олон зүйлийг хийдэг нэгэн байдаг. Гэтэ маш сонин өөрийгөө их буруутгах одоо өөрийгөө их үнэлэхгүй байх тусам голох хэрээр өөртөө маш их хариуцлага үүрдэг нэгэн байдаг байна. Мөн бас үүнийхээ эсрэгээр зарим нэгэн магадгүй амьдралдаа огт хариуцлага хүлээдэггүй нэгэн байдаг байна. За та тэгэхээр яг би хэд хэдэн цөөхөн хэдэн жишээнүүдийг танд хэллээ. Тэгэхээр танд яг эдгээр шиш тэмдгүүд байгаа болвол та яг энэ шиш тэмдгүүд дээр та яг хүүхэд насндаа авч байсан дээр сэтгэлийн шарах болоод эрүүл биш зан чанараасаа, эрүүл биш харилцаануудаасаа та эдгэрэх, салах, ангижрах шаардлагатай байна. Хэрвээ та үгүй үн дээрээ ажиллахгүй болвол энэ нь өөрөө сайн дураараа юм уу? Өөрөө аяндаа алга болдоггүй юм аа. Та заавал энэ дээр тусламж аваарай. За та мэрэгжлийн үн рүү та хандаарай. Та анхаарал тавьсанд баярлалаа.